Юу ч харагдахгүй шүү дээ эсвэл. За тийм үйл гэдэг чинь ч утгаараа болж байна да. Цаас мас гэж найгуу орд юм байна. Одоо нэг хасах 6 амттай байна. Өөр явж байгаад ингээд бицэн фармарын газар орцсон тэнцээ ингээд нилээдэн цаа бүгнүүд байна. Зарим нь цаашаа гүг явчлаа л да. Тэгсэн чинь чи асараа ингээд орцсон. За ингээд Финланд үнэн байшаа. Тэр цаана цас цэвэрлж байгаа нэг трактор байна. За үйл алс утгаараа болдог газар байна. Цас бол найгуу орцсон байна. Тэр бол зам бол зүгээр тэр чигтэл мөс. Цаа богнууд ер нь хаасаг байна уу? Яг Финландын бүр хойд хэсгээр болохоор. Галаач янз юм байна. Юу. Ийм гоё хүүтнийг мэдрэхийг хүсээд ирсэн. Час хийсэн үтэн. Гадаа одоо яг хасах 7 градустай. Ерөөсөө дотор даарахгүй ерөөсөө тэгэл яг нь гар мар нэг чихмиг таарсан шиг л. Янз гоё үтэн байна. Сарам нэг кофе уучаад. Кофеч ямар ч сайхан амттай энэ Лапланд кофе гэж сайхан юм байна. Энэ кек идчихээд одоо ингэ цаашаа Норвег руу явах чинь. Одоо Норвег руу орох гэж. Норвегийн хил рүү ороход шөнө 120 км байна. За зам бол тэр чигтээ мөсөө. Батастад удаад тулдаал явж байна да. За явцгаая. Цааны ярс өрнө эдийн засаг хаасаг байна уу? Одоо энэхэд хэн томно шүү. 90 евро гэж байгаа байхгүй. Өрнөл. Цэврээ цааны ярс гэж шүү. Энийг бол дахиад л өмсөл бас янз бүр юм байна да. Цаадungсаа бензин ишлээ. Бид нар одоо яг Норвеги, Финланд, Швед гэсэн 3 улсын яг хил дээр байна. За Швед, Финланд талаасаа бензин ийгээд одоо Норвеги руу орох гэж байна да. За эндээс бензин нэг иймэрхүү үнэтэй байна. 1 литр бензин евро 80 цент. Дизель нь болохоор евро 78 гэж байна. За тэгээд бензин хийчлээ. Одоо нэлээд хүйтэн байгаад байна. Анзаа байна. Ингээд Норвегийн газар нутгийн орлоо да. Финландаас. За Норвегийн гайхалтай байгаль. Үжи уус шиг харагдаж байна манд. Оройн харагдахгүй байна. Оройн харсан. Яг манд дотор орсон.
За ингээд явсараа бид нөгөө Норвегийн Тромсод ирсэн. Хамгийн гойцгийн хамгийн томд Норвегийн. За тэгээд энэ яг бидний ард Норвегийн Арктик катедрал гэдэг нэлээ. Тэгээд Тромсотын нэлээ бэлэг тэмдэг болсон сүм байна. За тэгээд бас нэлээ хөтөн байна. За өнөөр төлөнд харна гэж найдаж байна. Тэгээд харъя. Одоохондоо жоохон үүлтэй байгаа даа. Гэтэ сахилж байгаа юм чи бас салхинаас үүлээ нүүлгч хөл гэдэг гэж одоо энэ харж лээ. За Норвегийн Тромсод ирсэн, байшинд орсон. Бүгдээ хоол хийж идээд гэсэн чинь араа хоньны махтай. Ногоо төшөл. Тэгээ манжин. Манжин бүр яг Монголын манжин шиг. Өнгөрсөн жил ирж байхдаа идчихсэн. Яг гоё Монголын манжин шиг байна. За хоньны махтай, ногоо төшөл. Янз. За сахал цаарай. За сахалраа. За өглөөний мэндийг Тромсод ирж хонсон байгаа. Энэ саясыг цааван доох гэдэг одоо байж байгаа. Өмнөд Тромсоор яваад Атлантын далай руу явж байгаа. Далай руу. За өнөөдөр дахиад Тромсод хонж байгаа. Яг л өчигдөр бидний төлөв төрөйг харж чадаагүй. Нэлээд мангтай үйлтэй байгаа. За өнөөдөр болохоор жоохон цэлмэгдүү байгаа орой. За тэгээ орой төлөв төрөйг харна гэж найдаж байна. Манай тийч цай мөн цаамдаа бэлдсэн. Гатаас нэлээд хүтэн байна. Эхний цаамдаа явуулж. Тэр айлшаа өөрчлөлөндөө ганда. Тромсогийн олон улсын хот орондын нисэх бодлаа. За яг өнгөрсөн жил бидний Тромсоор ирэхээр энэ ч буужсэн жижигхэн онгоцны үг л та. Өнөөдөр ч харин гоё нар мар хараа хоромтой биш үү? Нар хараад би тонч удаа баг. Цаанаасаа л сэтгэл хөөрөөд биш нар харсан ч бас. За чи нэг онгоц нисэх гэж байна жижиг. Хөлийн бүсэд угаасаа нар харна гэдэг чинь өөрөө аз хэмэр ихгүй бараг л. Өвлийн цагтаа нэг удаа фотон дээр нар харж байна шүү дээ. За ингээд одоо Атлантын далай зүг явж байна да бид нар. Цаавдгүй танарт гоё харуулнаа. Цаг 47 минут болж байгаа юм дэж байна. Норвегийн Тромсод. За ингээд явсараа бид нар Тромсоос гараад нэг цаг 10 минут яваад нэлээд хоошоо явсан хойд зүг рүү гэх юм уу? Төвөл тал руугаа. Сумарэ гээд нэг тосгон дөрөв ирсэн. Одоо эндээс хоошоо явсан ингээл Атлантын далай тэр чигтэй. Атлантын далай болон дөрөв ирсэн гэх юм уу? Тэгээ ингээд харсан чинь ингээд ойр орчны уусууд тэр чигтэй цэцэн тавьчихсан. Тэр гайхалтай харагдаж байна.
Өнөөдөр тогтсон салхигүй тэгээд нам ухсан. Тэгээд бас нартай. Гэхдээ нар нь ерөөсөө дээш харж ирэхгүй. Тэр бүр ингээд нэг уулахын цаг ингээд тэгэл одоо удахгүй жарах юм баха. Ийм гоё газар ирчээд байна. Одоо нийлээ зураг хөрөг дараад тэгээд чашаа юм да. Манай тийм бяцхан толгод эзэлцээ. Зураг хөргөө дараалаа. Тэр цаад сар марыг харалтаа ямар ч тав дэмдээ. Сар нар хоёрыг нэгэн зэрэг харж байна да. За ямар байна манайхаа? Оо эндээс чинь барс гоё харагддаг юм шүү дээ. Яг гарч ирэх байсан чаа. Атлантын далайн буланд хүрээд ирлээ шүү дээ. Тэр уул мол одоо яа гэдэг юм бэ? Цас масаа хож утцсан янзаар гэж шүү дээ. Энэ гүүр бас сайдын мэлээ л дээ. Одоо энэ Атлантын далайн хойд хэсгэр байгаа юм. Одоо ялангуяа энэ гүүр гэхэд дэлхийн нэг аюултай гүүрүүдийн тоонд ордог юм. Яагаад гэсэн чинь нөгөө Атлантын далайн нөгөө шуурхтай үед энэ гүүрийг давах үед тийм юмуд шуургнуудын ус ирж цагтдаг тийм. Жоо аюултай гүүрийн тоонд ордог гэж байна. За тоо чи яа гэдэг вэ? Савг дээр баахан зураг даруулж авч байгаа. Гадаар хүүтэн бод час хийсвэрүүдтэй. Хамар ам одоо юу гэх юм чиг гармаар бол часыг л дагж чад. Тэгэхээр тэр гоё байна. Янз. Яага болохгүй шүү дээ. Нэрээ цагаан толгой чанж дээ. Гадаа хавиртай цаа. Орой олоо дэсээ яд үлээж байна. Янз. Санчаараа хоны толгой. Тэгэхдээ хуухтайгууд нөгөө доллар хуваацсан гэдэг толгой. €9 гинэ. Энд дандаа хоньны махнууд юм байна. Do you want the lamb chop as well? No, that's all. That's all. Thank you. Thank you, bye. За ингээд өвчний махтахтай сайн юм гураараа ингээд шулаа хийсэн гэж жижигцээ. Тэгээд энэ хавиртай, хоньны хавиртай. За өнөөдрийн цов ижилтэй. Гал гарсан цов юм болох юм да. За явцгаа. Яа төлөлийн шүр гэж нэг. Ийм л юм да. Одоо 14 цаг 30 минут болж байна одоо. Тэгсэн чинь ингээд айл үчирээ нөгөө нэг мандах гад ятаад байсан нармаар буцаж жаргаад орой болчлоо. 11 гэж нь тий 11 гэж уулын цаанаас мандаад хальтны зөвхөн буцаад 2 гэж харагчлаа. За бид нэр одоо буцаад Тромс руу явж байна. Шууд буцаад байшин руугаа. Тэгээд өөр байшин бууж байгаа нөгөө талынхаа хэрэг дээрх юм уу? За тэгээд очиж өнөөдрийн хоол, оройны хоол гал гаргасан. Гайхалтай хоол байх болоо та нарт. Манай алдар тогооч Эренчин маань гарын хоолой гэж харуулах болно. За тэгээд хоолоор иргэн уулзцгаая. За түнэл дотор яваад байгаа гэсэн чинь түнэл дотор давхар уулзуртай айлгын төрхтэй түнэл дотор шүү дээ. Сонирхолтой. За Европын хамгийн ойр зүүн Арктик байдаг Арктик катедрал. За доолтойгоо стасурд марагдчихсан байна. За чинь бид нар өчигдөр
орсон байгаа. Янз нь. За хоньны махта авирахтай цаа хүний авирахтай шүү. Гоё авч байна. Nice. Боломжтой харуулаад хэлээ те. Том тоогоо байсан бол ингээд юмсан чанч байлаа. За тэсээд үлээж шүү хоолоо идэхэд. За цаг 18 минут. Оройн хоол. За хоньны махта хоньны авирахтай цаа. За тэгээд хоньны толгой. Манай залуу маань хийсэн байгаа өнөдөр хоолыг бид нэр өдөр ээлжилж байгаа. За сайхан боллоо. За энэ арай харагдгийн пяв. Нөрөг пяв. 4.5% алкоголтой. Пябанда нөрөг пяв. Цааш толгой бол юм жаргаж байна. Олж ирсэн харалт. Сэлэтэй. Яа, та нарт яаж хоол иддэг, яаж авирахтай цуу иддэг харуулъя. Авирагаас зөндөө болсон юм. Тийм үү? Талан утсан нэг тогоондоо зөрмөдөө хийж болохгүй гэсэн юм. Йоо гал ус дүүл юм байна уу? Дүүл гинэ. Юу төмөр юм байна. Ондоо. Саман гэсэн ингээд. Янз. За манай ясны нэмэж. Бас хосоор хийдэг гэж байгаа шүү бид. За хоньны толгой янз юм байна. Юу яах вэ? Монгол уур ухаанаар барайл идчихэж байна. Баяртай сайн нэг сайхан боцоод өглөө сайн яачих юм. Яасан шиг байна. Юу За энэ ч нэг юм өндөр уул байгаа байхгүй. Тэгээд уулан дээр энэ дэше гардаг нэг кабел кар байгаа. Гэсэн чинь өнөөдөр харин тэнгэр сэлмэг гээд одоо энэ нөхдүүд гарч төлөнд бай харах гэдэг нь. Кабел кар найл бижин зогстой нэр бэл нэг гэрэлтэй хүмүүс яваад байгаа байхгүй. Цаанаа гэрэл тусгачаал дэше авирал гарна. Сластаа шүү яг юм уу ирүүлж байна гэсэн. Кабел явдаг байгаа да. За манайха нэг төлөнд бай гэдэг зүйл чинь ингээд яг дээр гараад ирлээ. Ваа, nice харагдчих. Бүр юм том. За тромсод хонсон шүн маань ингээд үр дүнтэй байна. Үр дүнтэй шүү. Бүр яг боддоор нарах юм бол бүр гоё харагдана. Яг уцаар болохоор бүр чанартай ингээд гаргаж чадахгүй л байна л да. Харагдуулахгүй л байна л да. Nice. Юу яа. За хойд туулын ногоон гэрлийн бүжиг гэдэг чи ийм шүү те. Нординг. Арай гэрэл ихтэй болох. Nice. Гэр гайхалтай харагдаж байна. За ингээд манай энэ удаагийн аялал маань гол зорилго маань биетэй. Бидний ард харагдсан нөгөө. Нөрөөг төлөнд бай гэдэг зүйл чинь шүү дээ. Ингээд үйлчлсэн ингээд гэрлийн бүжиг хурдан ингээд үйлцээд байна л да. Энэ чинь нөгөө нөрөөгийн хойд төлөлийн ногоон гэрлийн бүжиг гэдэг зүйл чинь шүү дээ. За энэ удаагийн аялал маань биелээ боллоо. Ундаг юм. Nice. Оо, залуу сэний харалт. Гайхалтай шиж. Түр бодит дээр харахад хүртэл ногоо шүү барыг. Бид нар одоо энэ хотын гэрлээс гараад хиймэл гэрэлт гарсан бол бүр гоё янзын гоё ногоо харагдах байлаа. Бүр ингэ тойлцаад хөдөлж байгаа нээр огцсон хурдан. Гайхалтай зүйлийг харж байна да. Орчин бид нэг төлөнд бай гарсан ба. Үнэхээр сайхан амарлаа. Тэгээ орчин төлөнд бай хараа 2 цаг гараад
Ирээд гадаа зогсон илүү хүйтэн байсан. Оройд нэг 8-10 градустай байлаа. Тэгээ хүйтэн. Ингээд төлөнд байгаад би ч яг миний хувьд бол яг би төлөнд яг бол нэлээд олон удаа харцаа. Айл зохиож байгаа гэдэг утгаараа ажил нартай айлгал үзүүлэх гээл гараал ийшдэж яваал цаг агаар судлаад ингээл байгаа. Тэгээ өчигдөр ингээ хараад хүмүүс хараад баярлцаахын харж байгаа гоё харагдаад. Дахиад анхудаа дахиад төлөнд харж байгаа юм шиг хөөрөл бүгдээр түнхээ гоё юм. Айл гэдэг бас хүнийг уламжлал эндээ автуулаад байгаа юм. Бүр хийсээр хагаад сүултээ бүр ингээд бүр амьдралын маань нэг хэмнэл болцсон гэх юм. Энээсээ би өөрөө дандаа нэг тийм нэг ирч хүч авч яадаг ч юм уу айлч нэр маань гаргаж байгаа сэтгэл хөөр тэрний харах болгонд бүр олон цаанаас ингээд баярлаа. Дахин илүү гоё зүйлүүд үзүүлмээр харуулмаар санагдаад идэг болцсон байна. Тэгээ яг төлөнд энэ аялийн гол зорилго байсан төлөнд харлаа бүгдээр тэгэхээр хацтай юмртай юм чинь. За ингээд өнөөдөр бид нар одоо буцаад Финланд руу явж байгаа. Романими хончоод маргааш дахиад Финландын Оуле хонд хончоод буцаж байгаа юм аа. Тэгтээ үзэж харах юм дуусаагүй байгаа. Аял хүлжсэн. Өглөөний цайгаа уугаад замдаа гарандаа манайхын сүдэд цай чанацсан. Омогод цай. Янз Стасаа хаалтаа үндтэй яваад чи стасаа хандаа юм төлөлийн хэсэгт. Ямаа цаавч. Стасаа амарсан. За цагаа уугаад идэвлээ. Яг цайда. За бид нар Финланд руу буцаж байна. Зам зор ингээд нэг том нуур гахаар нь таарад нэг зураг хөрөг даруулах гэж зогсчихлоо. За гадаа нэг 11 цаг болж байна. 11 цаг 12 цаг болж байна. 12 цаг болж байна. Тэгэхэд ингээд нар юм зургийн цаана мандат ч юм уу жаргад ч юм уу. Төлийн шүн гэж төлийн өвөл гэж нэг юм хөлөөд байна. Тэгээ гадаа нэг 14 градустай час хийсэн амар хөрөө хөвтөн байна. Удаан зогсохоор өөрөөсөө гар мараас даарч байна. За явсаар. Чанартай даарна гэдэг чинь л энэ айлаа да. Гарч нэг зураг бичлэг хийсэн. Аль зогсож нэг зураг бичлэг хийсэн шүү. Өөст. Тусаацар таах ч хайргүйтэй. Таарсан юм. За ямар зэрэг аа? Ямар зэрэг аа? Яа манара гадаа хасах 16-7 эмийн хүүтэн байх чинь зарим үед явж байдаг манайс хүмүүс байдаг болоо. 15.5 градусаас. Гадаач хүүтэн биш шүү. Зарим үгээс гоё амттай биш шүү. За зарим байд. Дараас машин ганцаараа. Яг бүр зам дээр гүүгэл гараа авчихсан. Амар урдуур өстэй гүүгэл гараад ирсэн. Хазаар өстэй. Зогслоо да. За Финланд нөрөө ирснээс хойш хоньны махнаас минь салхаа байлаа шүү. Араа тэгэл хоньны махт. Гэтэ гоё юм аа бас удаадаг болохоор хоньны махтай баяжтай. За юм аа. Гадаад тэгсэн чи засараа.
тэгэл явж байна. Багтаа ингээл нөө ээж авраараа нөө чарган дээр суугаад чирүүлдэг байсан шиг нэрээ хүүхдүүд нь. Тэр өөргөн чарга төрсөн ээж авраа чирүүлээд яваад өөрхий. For me, please, cafe latte. Сканина ярмуудын бас нэг даваа баг хаагацсан. Цэврээс үнгүй байх юм да. Ресторанд орсон ч гэсэн кафед орсон ч цэврээс нэг мандаа үнгүй байдаг. Араа хүмүүс цаа буугын чарган суух гэдэг очрлж байна. Сөрх юм аа, сөрхөн бий. Жон дотация. Юу гүйтэн бэ? Жон дотация. Yeah, yummy, yummy. Нас мосон гоочсон идэ чивдэ. Good. Good. Thank you. Welcome. Хоёр ч хэрэгсэн. За манай ямар вэ? Гоё өстэй. Бас нэг орцсон. Гадаасаацаа. Чихэр шараал идэж байна. Nice. Go inside then, warm them up inside. Yeah. Хамгийн гараад ирлээ те. Сайд дээр. Yeah. 복대. 진짜 미쳐. 지금. 미친도. Ой, новый, бухтаться. 알았어. Хада үдэж суугаа хүмүүсийн царай нэг иймэрхүү байна. Ахал их төлөв төвч сууж байна да. Кинзог. Өөрийн дараа хүмүүс тэгж явж шээ. За баярлалаа. Болоосаа амжилттай сайхан хийсний төлөө тэр аяллаа төгсөлцөг энэ ч байна. Явахгүй дахин зөндөө бол аяллаа дахин уулзгаа. Тэгээ дараа явж. Амжилттай аялал. За баярлалаа. Та бүхэндээ хамтдаа байсан. За ингээд өнөөдөр бидний хөдөлгөөний зав хийж байна. Өнөөдрөө аялагч нартай өөрийн гараар хоол хийж өгөөд тэгээд цагаанаас шимхэж байна. Nice. За ингээд оолоо тонсон. Сүүлчэн шөн. За
За одоо бид нэр airport явж байна. Тэндээс ингээд нисээд гэрийн зүг рүү явж байна да. За ингээд ажил өндөрлж байна да. Тэрсэн араач ямар сайхан юм бэ. Төлөр аялах нэг зовлон яг нар амир баг үздэгтэй тэгэл бид нар сая 7 хоног аялаад. Яг уулын цаанаас л нарын цацрагийг харлаа тэрнээс биш. Яг нэрнээс хараагүй. Сайхан байна. Та бид нар дөрөв сая Финландийн Оулагийн сонгосон бодолтой ирлээ. Рент кар анч үлдэж байгаа. Өөрхийн зогсоолтой. Одоо төлхөрийн дотор оруулж өгöd. Бай бай. Чэ мөсний бодолтой ирсэн. Тэгээ нөгөө рент кара буцаах гээд юу н хаалттай канцлаар нь хаалттай. Ямар ч юм болохгүй гэнэ. Чи амар энгийн юм байна уу? Одоо энэ ч ингээд QR код байгаа. Орлоо. Бичлээ. Болоо. Түрээ энэ доош юм. Бай бай. Ингээд амар энгийн. За Занге Финланд, Норвегийн төлөв бүсээс энэ удаагийн аялал маань үгээр өндөрлж байна. Бид нар одоо яг Финландийн Оулуугын сонгосон бодолтой байна. Одоо бид нар эндээс чехийн Германы Мюнхнээс чехийн Праг гэж буцаад нисэж байна. За энэ удаагийн аялал маань үзэгсэн юмдаа үзлээ харлаа үнээр гайхалтай байлаа. Түүлийн туяагаа бид нар үзсэн. Манай аялагч нар маань үнээр баярлаа. Хөөрүүд яг хөөгч баярлж байна. Надад их сайн гоё мэдрэмж өглөө. За үгүйсээ бас урам авч байна. Би за тэгээд ингээд энэ удаагийн аялал маань өндөрлж байна. Дараагийн аяллаараа иргэн уулзцгаая. Бичлэгийн маань үзсэн баярлаа. Харин та нар ч гэсэн бидэртэй зөв аялж болно шүү. За тэг удахгүй дараагийн аяллаар уулзлаа. Түр. Бай. Германы Мюнхенд буулаа. Одоо харин нэг хэдүүлээ яах вэ? Яах вэ? За инги. За ингэх гээд байсан да. За одоо чихнээсээ аялаа дуусгая. За баярлалаа.